Сургуулийн автобусны мэдээллийг оруулахдаа автобус гэсэн хэсгийг сонгоод эхлээд жолооч ухаан бүртгэлийг хийнэ. Жолоочийн бүртгэл гэдгээ сонгоод нэмэх гэсэн хэсэг дээр даран жолоочийн зураг болон овог нэр тухайн мэдээллийг бөглөөд хадгалагт гарснаар жолоочийн бүртгэл маань амжилттай үүснэ гэсэн үг. За жолоочоо үүсгэсний дараа автобус бүртгэл рүү ороод нэмэх гэсэн дээр даран автобусны улсын дугаар болон зургийг оруулна. Мөн суудлын тоогоо оруулаад жолоочоо сонгон төлбөө идэвхжүүлэн хадгалагт гарснаар автобусны маань бүртгэл амжилттай үүснэ. Автобусны бүртгэлээ үүсгэсний дараа тухайн автобусны явах байршил чиглэлийг оруулж өгөх боломжтой. Байршил цэг дээр даран нэмэх дарснаар байршлаа оруулаад өгөх боломжтой. Байршил оруулахдаа төрөл нь цэгэн болон шугамн олон үнцэгт гэсэн байдлаар оруулнаа. Газрын зураг дээрээ явах чиглэлийн зураад төлбөө идэвхжүүлэн нэмэлт нэр болон тайлбараа оруулан хадгалж өгснөөр автобусны маань явах чиглэл маань гарч ирнэ. Байршил цэгийг оруулснаар жолооч маань гар утасны аппликейшнаар дамжуулан явах маршрутаа харах боломжтой бөгөөд мөн эцэг ихэд сурагчдын автобусанд суусан болон буусан мэдээллийг мэдэгдэл хэлбэрээр хүргэнэ.